Бүсэг түвшний 084-р ангийн 1965 онд тухайн үед Армийн тагнуулын компани нэртэйгээр хамхилан зохион байгуулж ирсэн байдаг. За тухайн үед Монгол ардын армид байсан хамгийн шилдэг охид хөвгүүдийг тус ангид нэгтгэн бөөгнөөлж тусгай мэрэгжлийн тэр тусмаа зөвлөлд холбоот улсын 1-р зэрэглэлийн тусгай хүчний бэлддэг сургагч багш нар ирж маш нарийн нандин зүйлүүдийг заасан гэдэг. За эдгээр залуучуудын оролцсон нарийн ширийн ажиллагаанууд бүгд төрийн нууцад авагддаг учраас ард олонны дунд бас айхтар мэдэгдэхгүй. Өнөөдөр 084 буюу тусгай үүргийн батальон ойролцоогоор 1000 орчим ажилтан албан хаагчтай гэсэн багцаа судалгаа байдаг. За мэдээж Америкийн нэгдсэн улс болон Энэтхэгийн 1-р зэрэглэлийн тусгай албаныхантай харилцан бие биенээ сургалцаж бас надлаг туршлага техник бас бус зүйлээр ижил төвшөнд хөгжиж яваа гэж үздэг.